Энэ жил Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, олон нийтийг хамарсан 32 үйл ажиллагаа зохион байгуулагдана. 7 хоногт бол Монгол цэргийн жавхаа, тэрний дараа 7 хоногт бол Улаанбаатар марафон гэдэг ингээд олон нийтийг хамарсан жуулчдыг татах ажлууд бол зохион байгуулагдаад эхэлнэ. Нийтдээ бол 32 арга хэмжээ зохион байгуулагдана. Аль болох 6 дугаар сар, 7 дугаар сар, 8 дугаар саруудыг үр дүнтэй ашиглаж дамжин өнгөрөөд буцдаг биш, зорж ирээд хэд хэд хонголдог ийм жуулчтай болох нь л одоо бидний гол зорилго байна. Энэ он зохион байгуулагдах урлагч соёлын үйл ажиллагаануудын хувьд дэлхийн цирк, олон улсын циркийн тоглол зохион байгуулагдсанаар эхэлсэн. Мөн Гигэн Мунсад театр урлагийн наадам, олон улсын театрын урлагийн наадам зэрэг олон улсын чанартай үйл ажиллагаанууд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Өнгөрсөн 2021-ний өдрүүдэд Улаанбаатар Book Fair олон улсын номын баяр Чингисийн талбайд болж 10,000 гаруй иргэд хямдралтай номын худалдаанд оролцжээ. Харин ээлжид урлагч соёлын үйл ажиллагааны хувьд эх 6 дугаар сарын 10-ны өдөр төв талбай дээр 500 орчим уран бүтээлч оролцох Улаанбаатарын Венийн бүжгийн цэнгүүн болох юм. За 7 сарын 2-нд Best of Classics сонгодог урлагийн хүчийн цэнгүүн. За 7 сарын 10-нд учиртай 3 толгой дээр Чингисийн талбай дээр 11-нд Улаанбаатарын үдэш рок попын наадам болж байна. За 12-нд Чингисийн талбай дээр талын бүжиг одоо Монгол турхтын бүжгийн наадам болж байгаа. 12-нд мөн одоо үндэсний соёл амралтын хүрээлэнд Silence White электро хөгжмийн наадам. 13-нд Best of морин уур Чингисийн талбай дээр мөн болно. 14-нд Улаанбаатар Swing Night Jazz Festival бас олон улсын томоохон арга хэмжээ болж байгаа. За 15-16-нд бид ASEM зориулаад ASEM-ийн зочид болон Улаанбаатарт ирсэн жуулчид мөн нийслэлчүүдэд зориулаад сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Best of Classics учиртай 3 толгой дуурийг Чингисийн талбай дээр 15-16-нд дахин тоглохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ жил зохион байгуулагдах урлагч соёлын үйл ажиллагаануудын хөтөлбөрийн хувьд эх 10 дугаар сар хүртэл төлөвлөгдөжээ. Орчин үеийн болоод уламжлалт урлагч соёлын тоглолтууд олон улсын кино наадам болохоос гадна эх 8 дугаар сарын 6-7-нд хүү 7 худаг болон Чингисийн талбайд Даншиг наадам, Хүрээ цам, Шашин соёлын наадам 2 дахь удаага зохион байгуулагдах юм.